Сайн байцгаана уу бүгдээрэнд нэг өдрийн мэнд төргий. За бид нар одоо body detox-ийн 2 дугаар хичээлдээ орох гэж байна. За тэгэхээр эхний хичээл дээрээс бид хэд юг ойлгосон бэ гэхээр бүтээгдэхүүнүүдээ хизээд нь яаж уух уу, яаж зөв хэрэглэх үү, ямар бүтээгдэхүүнийг хаана хизээ яаж хэрэглэх үү гэдгийг маш сайн мэдэж авсан байхаа гэж би итгэж байна. За тэгээ 2 дугаар хичээл болох бид нар яагаад бохирддог вэ? Бидний бие яагаад бохирддог вэ? За тэгээд биеэ бид нар хизээ цэвэрлэх ёстой вэ? Хэр удаан цэвэрлэх ёстой вэ? Гиз цэвэрлснээр буюу бие цэвэрлснээр ямар илүү үр дүнгууд гарах вэ гэдэг талаар өнөөдрийн хичээлээс мэдэж авах нэ. За тэгэхээр бид нар одоо ингэдэг бидний бие мууддаг, бидний бие өвддөг, бид нар нэг юм өмнөгшгөө биш болчдөг ч юм уу тий. Амархан ядардаг, стресстэй, ер нь жоохон залхуу болдог, хойрог болдог тийм ээ. Нас жоохон ахаад их амархан ядардаг болдог шиг юм уу. Энэ олон шинж тэмдгүүд үүсдэг. Тэгээд энийг бид нар одоо шийдэх арга зам маань юу гэдэг вөхөр мэдээж одоо гэртээ мэдээж зөв хооллож эхэлдэг, амралт чөлөө цагаа зохицуулдаг. За тэгээд эмнэлэгт ханддаг, витамин хэрэглэдэг тийм ээ. Янз бүрийн одоо арга замаар бид нар өөрийгөө илүү их юм одоо аз жаргалтай, эрүүл, зөв амьдрахын тулд маш их одоо хичээл шаналлуудыг гаргадаг. Гэхдээ бид нар юунаас эхэлж засах ёстой юм бэ гэдгийг мэдэхгүй байгаа учраас маш их одоо энэ цаг хугацааг буруу зүйлд өнгөрөөдөг ч гэдэг юм уу, буруу арга замыг хэрэглэснээр төдийлөн үр дүнд хүрэхгүй байх юм тохиолдлууд байдаг бахнэ. За тэгвэл одоо энэ ангаахын шинжлэх ухаан гэдэг энэ том салбар маань одоо ангаахын шинжлэх ухаануудыг судлаад хүний бие эрхтнүүдийг судлаад явж байхдаа маш олон нээлтүүдийг хийж маш олон зүйлүүдийг одоо илрүүлж тийм ээ авчирсан гисэн хэдий ч одоо алдаа дутагдaltaй ч юм уу судлаагүй зүйлүүд маш их байсаар байна. Үүний нэг нь бол бид нар эхлээд тархиа судлаад, зүрхээ судлаад, илгээ судлаад байсан боловч хүний гидс гэдэг зүйлийг ерөөсөө судлахгүй үүнийг бол түр орхицсан байсан байх нэ. Тэгэхээр 21-р зуун бол ерөөсөө гидсийг судалж байгаа гахалтай юм зам байгаа. Тэгэхээр бид нар гидсийг эрүүл болгосноор, гидсийг маш сайн судалснаар, гидсний үйл ажиллагааг зөв байлгаснаар эрүүл удаан амьдрах боломжтой байна, илүү ууртай наслах боломжтой байна гэдгийг шинжлэх ухаан маань бол өдөр ирэх тусам нээн илрүүлсээр байгаа. Тэгэхээр бид нар ухаантай байхын тулд ч юм уу, зорилготой байхын тулд, илүү амжилттай амьдрахын тулд одоо тий энэ гавлын ясан дотор оршдог тархиараа биш гидс гэдэг тийм ээ энэ хоёр дахь тархи буюу далд тархиараа амьдардаг гэдгийг одоо шинжлэх ухаан маань нээчээд байгаа маа. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр хүн болгонд энэ гизээ цэвэрлэх шаардлагууд байгаа. Хүн болгонд өөрийгөө илүү сайхан болгох, илүү амжилттай болгох, өөрийнхөө илүү сайн хувилбар байхыг одоо авчирж өгдөг тэр гайхалтай тархи нь гидс байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ гидс гэдэг зүйлийг бид нар ойлгоснороо, гидс гэдэг зүйлийг хайрласнараа өөрийгөө илүү одоо аз жаргалтай болгодог гэж ойлгож болох нэ. За тэгэхээр бид нар ингэдэг ер нь ингээд өөрийнхөө ажил амьдралын балансаа тэнцвэржүүлдэг, хаяа нэг витамин хэрэглэдэг тийм ээ, эрүүл мэндэд цаг зав зарцуулаад байгаа ч гэсэн бид нар ингээд ямар нэгэн одоо асуудлууд үүсээд болохгүй байдгаа. За ингээд ирэхээр бид нар эмнэлэгт ханддаг ч юм уу тийм эрүүл мэндийн асуудлуудыг одоо дэвшүүлж эхэлдэг. За тэгвэл бидний биед яагаад одоо энэ бохирдол буюу гэмтлүүд үүсээд идэм бэ гэдгийг хэдүүлээ эндээс харцгаая. Хүн угаасаа нэг хүчил төрөгчтэй орчинд амьдарч байгаа, хотчлт тий хотод амьдарч ийн. За ийм одоо сошиал буюу интернет одоо илүү хөгжсөн юм завгүй орчин нөхцөлд амьдарч ийн. Дээрээс нь бид нар одоо маш их замын төвчрээтэй маш их юм одоо хөгжиж байгаа юм хотод амьдарч байгаа учраас биднэрт одоо маш их бохирдлууд бидний биед нөлөөлдөг байх нь л дээ. Тэрний нэг нь бол одоо нарны хит ягаан туяа гэж юм тийм ээ. Тэгэхээр нарны хит ягаан туяа гэдэг маань бол зүгээр нар гарсан үед биш гэгээтэл байгаа үед одоо тохиолддог ийм одоо хор уршиг байдаг байна шүү дээ. За дараагийнх нь гэх юм бол хоол боловсруулах замын хямрал буюу буруу хооллолт одоо хит их хооллох эсвэл хоол гүйтэх
те хоолны процент маань одоо балансаа алдах, хоолны хэмжээ зөв тохироогүйгээс болоод удаан хугацааны явцад бид нар хоол боловсруулах замын хямралууд үүсдэг байх нэ. За хямралуудыг дотор нь аваад үзэх юм бол хоол боловсруулах замын дээд замын хямрал, доод хямрал энэ төр гээд цаашаа задраа явдаг. За ямар ч хэлсэн бид нар хоол боловсруулах замаас болоод хямрал авдсан байна гэдгийг нь мэдхэн зүг баха. Тэгэхээр өнөөдрийн нөгөө хичээлийг сонсож байгаа хүмүүс маань бүгдээрээ мэдээж анагаахын мэрэгчлээ биш, эмч биш байх магадлалтай учраас би аль болохоор энгийн үг хэлэхээр аль болохоор одоо юм ардын одоо бор аргаар гэх юм уу да тий ийм амьдралд ойрхон байдлаар тайлбарлах гэж хичээж байгаа шүү. Та бүхэндээ зориулаад. За 3 дугаарт нь гэх юм бол бидний тамхи болон буруу зуршлууд. За тэгэхээр эхний хичээл дээр би ярьжсэн тийм ээ. Одоо маш их юм стресстэй байгаад стрессээ яаж тайлахаа мэдгүйгээс болоод хүмүүс хорт зуршил руу ордог. За нэгэнтээ хорт зуршилд одоо автчих юм бол нөгөө тарих маань өөрөө яг тэр нөгөө зөв бурууг ялгадаггүй юм донтох байдал их өндөртэй учраас сайн ч юмд донтдог, муу ч юмд донтдог байхгүй юу. Тэгээд бид нар одоо нөгөө зөв арга замаа сонгож авч чадаагүйгээс болоод тамхинд ордог ч юм уу буруу юм зуршлуудтай болцсон байдаг бахнэ. Тэгэхээр буруу зуршлуудыг арилгахын тулд бид нарт яг энэ цэвэрлэгээ буюу төвлөрлийн одоо аргууд маш их эерэг нөлөөлдөг гэдгийг бас ойлгоод авах нь илүүтэхгүй байх гэж бодож байна. За цаашлаад үзэх юм бол бид нарт те цагаан эсийн гэмтэл буюу эсийн гэмтлүүдээс болж одоо те эсийн үйл ажиллагааны хямралууд эсийн одоо тархлаагүй байдлаас болж бидний одоо бид гэмтлүүд үүсдэг байх нь шүү дээ. За ингээд цаашлаад явхаар үйлдвэрчлэлт буюу хотчлт тийм ээ. Одоо бид нар бол маш их тоостой, маш их утаатай, маш их автомашинтай хотод амьдарч байгаа учраас гэртээ байхад л бид нар ямар нэг юм хордлогонд орчод идэг болчиход байгаа тийм ээ. За ингээд цаашлаад стресс ядаргаа буюу бидний балансгүй амьдралаас болж чөлөөт вертикал бидний бие үүсдэг байх нэ. Тэгэхээр чөлөөт вертикал гэдэг зүйлийг бид нар сонсохороо чөлөөт вертикалаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Яаж үүнээс холдох уу? Яаж үүнээс ангид байх уу гэж маш их боддог. За тэгвэл хүмүүс одоо энэ амьд организм амьдарж байгаа нөхцөлд чөлөөт вертикалаас бид нар одоо хол орших буюу өртөхгүй байх боломж байдаггүй. Өртсөн ч гэсэн бид нар үүнийг саармагжуулна гэсэн ажил биднэрт бол байж байгаа байхгүй юу. Тэгэхээр та өртөхгүй байхыг одоо хайх биш чөлөөт вертикалыг байнгын сармагжуулж амьдрах юм бол хамгийн зөв амьдралаа гэж ойлгож болох нь байна. За тэгэхээр энэ хүний хоёр талд нь тавьсан байгаа зураг маань болохоор энэ зүүн талд байгаа нь болохоор тийм ээ эсийн гэмтэл үүсэхгүй байгаа эрүүл эсийн зураг байна. За баруун талд байгаа эс нь болохоор одоо гэмтсэн буюу хөгшөрсөн тийм ээ эсийг одоо төлөөлж зураг үзүүлсэн байна. За тэгэхээр чөлөөт вертикал бидний яг эд эрхтэн системүүдийг гэмтээдэг. Биднэрт одоо архаг хууч өвчнийг авчирдаг. Биднийг илүү одоо эрт нас оруулдаг буюу эрт хөгшрүүлдэг ийм сул талуудтай байгаа. Гэхдээ чөлөөт вертикал бидний амьдрал дээр өдөр болгон цаг үе болгон тохиолдож байгаа ч гэсэн азар антиоксидант буюу энэ чөлөөт вертикалыг сармагжуулдаг одоо арга техникүүд болон бүтээгдэхүүнүүд нь бидний эргэн тойронд бүр ингээд гар дор байнгын байж идэг. Тэгэхээр чөлөөт вертикалыг бид нэр ойлгож авах нь одоо үнийг удирдах боломжоор хангаж өгдөгөө гэж бас ойлгож болох нэ. За тэгэхээр бид нар одоо ингээд нөгөө ажлын онцлогоосоо болоод эсвэл амьдралын байр байдлаасаа болоод тийм ээ одоо буруу хололт ч юм уу одоо стресстэй ажлыг ч юм уу хийгээд лээ тийм ээ ингэж явсаар агаад энэ нөхцлүүд маань магадгүй 2 сарын дараа 3 сарын дараа 6 сарын дараа хуримтлагдсаар агаад одоо өөхлөлт буюу дотор эрхтний одоо тэр бохирдолтыг үүсгэж байгаа. За ингээд энэ бохирдолтыг бид нэр арилгахгүй за яг би нэг жоохон жин нэмчихжээ. За яг гайгүй гэд ингээ явж идэл энэ дотор эрхтэн дотор маань бол одоо нарийн бүдүүн гэдсэнд тийм ээ нэгдүгээрт одоо маш их бохирдлууд үүснэ, хоёрдугаарт гэх юм бол өрөвсөл үүснэ, гуравдугаарт нөгөөх маань хүндрээд шарах болох тийм ээ хор тавдрын эсүүд тэнд үржиж эхлэх энэ нөхцөл боломжуудыг бид нар хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр бид нар уг нь бол заавал эмнэлгээр онцлуулах биш биеийнхэн одоо тэр байр байдлыг ажиглаад за би ер нь бол сүүлийн үед нэлээд цагаан гурил цагаан будаагаар хооллсон учраас миний бие бохирдож магадгүй шүү. Би нэг сайхан хөнгөө мацаг барьчээч гэдэг юм уу те. Одоо нэг 7 хоног эрүүл хооллолчээ. 7 хоног сайхан гүүгээд булчингийн масаа нэмэгдүүлчээ гэд ингээд уулна яваад ах юм бол бид нар бохирдлоос өөрийгөө ангид аваачих буюу бохирдлыг
баг дээр нь хурдан саармагжуулах боломжтой байдаг. Гэхдээ бидний нөгөө нэг амьдарж байгаа орчин нөхцөл тийм ээ нийгмийнхаа байдлаас болоод бид нар өөр дээрээ анхаарах цаггүйгээс болоод энэ маань ингээ хуримтлагдсаар хагаад нэг мэдхнээ цөс өтгөн болоод нэг мэдхнээ илэгний өвчлөлттэй байгаад нэг мэдхнээ харшилтаа болцсон нэг мэдхнээ одоо зүрх судасны асуудалтай болцсон юм архаг өвчтөй болцсон яваад байгаа байхгүй юу. За тэгэхээр бид нар одоо өнөөдөр өөрсдийнхөө ямар асуудал ямар өвчин байна гэдгийг бодоод бүр дэвтэр дээр бичих хэрэгтэй та. За тэгээд үүнийг би эрүүл амьдралын одоо энэ дадал мөрдлөгөөр эрүүл амьдралын хэв маягаар хэрхэн одоо энийг засах боломжтой вэ гэдэг тал дээр өөрөө дээрээ анализ хийх хэрэгтэй байх нэ. Ингэх юм бол та илүү одоо амжилттай амьдарч урт наслах тийм ээ өөрийгөө аюулт өвчнүүдээс хамгаалах бүрэн боломжтой байгаа. Бид нар ер нь өөрийгөө янз бүрийн юм өвчин болон халдвараас 95% хүртэл хамгаалах боломжтой байдаг. Хамгийн гол нь бид нар нөгөө эрүүл мэндийн боловсрал гэдэг зүйл маань дутмаг учраас яаж түүнээс хамгаалахаа мэдгүйгээс болоод цаг алддаг тийм ээ өвчин одоо юмгээр өвчлөдөг буруу одоо имлэгээр явснаас болж буруу имжлүүлж тийм ээ илүү их одоо ингээ хүндрүүлэгч гэдэг юм уу асуудлууд үүсдэг байх нь л дээ. Тийм учраас одоо өнөөдөр бид нар энэ body detox хичээлээр миний одоо эрүүл байх, миний урт удаан наслах нь надаас хамааралтай. Энэ бол миний ажлаа гэж өөртөө ойлгуулах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр илүү сайн ажиглаж эхэлнэ гэж ойлгоорой өөрийгөө. За тэгэхээр та нар өмнө нь сонсч байсан бах тийм ээ анагаах ухааны одоо салбар маань нийтдээ 30 жилийн хугацаанд одоо сармагчингууд төр судалгаа хийсэн байгаа. Тэгээ энэ сармагчингууд төр хийсэн судалгааны зорилго маань болохоор юу вэ гэхээр калорийн судалгаа хийсэн байгаа. Хүн болон тийм ээ хүмүүсийн л амьдралд одоо дэвшилт авчрах гэж судалгааж байгаа шүү дээ. Хүмүүс ер нь их хооллснороо, их амарснараа, их тэ өөрийгөө ингэж кэрлж хайрласнараа илүү их аз жаргалтай байх юм уу? Аль эсвэл өөрийгөө одоо илүү их шахаж, илүү ингэж челленждэж тийм ээ илүү одоо өлсгөж, сойж, сорснороо илүү аз жаргалтай байдаг юм уу гэдгийг одоо олж тогтоохын тулд 30 жилийн туршид ийм сармагчин дээр хийсэн судалгаа явуулсан байгаа даа юм. За тэгэхээр энэ хоёр бүлэг сармагчиндаа 3 хүртэлх насны сармагчингуудыг цуглуулад тэгээд одоо зүүн талын сармагчинд нь бол яг бидний ингээ өдөр тутамдаа иддэг шиг замбраагүй олох буюу аль дураар нь хооллсон байгаа. Хизээ үлсэн тэр цагт нөгөөд хизээ дуртай байна тэр цагт нөгөөд цагийн баримжаагүй хамаагүй хооллсон байгаа байхгүй юу. За баруун талын бүлэг сармагчинд болохоор яг цагаар хооллоод гэхдээ цагаар хооллохдоо өмнө нь иддэг байснаас нь хоолыг нь 30% хүртэл танж багасгасан байж байгаа юм. За ингээ 30 жилийн дараа судалгааныхаа үр дүнг харахад А бүлгийн сармагчин буюу одоо энэ зүүн талд байгаа сармагчингуудын 80% нас барсан. За үлдсэн 20% нь бол ийм нүүрнийхэн гал цог нь бууж тэг яг юм хөгшрөлт явагдаад нүд нь бүр ингээд нөгөө хөгшин үний нүд шиг цайцсан байгаа, болрон цайцсан байгаа байхгүй. За ингээд үс ноос нь бас нилээн цайж хөгшрөөд нийт биеийнхэн одоо юу үс нь зумраад ингээ унтсан. За тэгээ хөгшин арьс ямар байдг вэхээр гэрэлгүй унжсан тийм ээ хөгширсэн арьс болсон байсан. За тэгвэл С бүлгийн буюу одоо энэ хоолыг нь хорьсон калориг нь багасгасан сармагчингууд болохоор нүднийхэн гал цог нь залуу хүнийх шиг юм гэрэлтэй яг энэ нөгөө нэг сармагчингийн өснүүд нь болохоор сортой баг юм булганы арьс шиг юм гоё гялгар гялтхансан. За тэгээд бие организм нь бол ийм булчингийн мас өндөртэй юм цоглог эрүүл эрч хүчтэй байсан дархлаа сайтай. За тэгээд энэ одоо эрүүл байсан сармагчингуудын 30% нь гинтийн байдлаар нас бараад одоо гинти ослорч гэдэг юм нас орсон болохоос биш одоо юм насжилт болгон юм өвчнөр нас ороогүй байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ судалгаанаас анагаах ухаан маань юу гэдэг дүн шинжилгээнд хүрсэн бэ гэхээр хүмүүс одоо ингээ үлсэх юм бол хүмүүс бага аль болохоор өнөөдөр идж байгаа хоолоо дандаа ингэж багасгаж идэх юм бол хүмүүс илүү урт наслах боломжтой юм байна. Илүү аз жаргалтай байх боломжтой. Илүү одоо өөрийн мэдэмсэртэй буюу юм ухамсартай амьдрах боломжтой юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүн үлсэж явах үедээ хүний одоо тэр юунаас нь бодис солилцооноос нь сүртейн гэдэг одоо юм бодис ялгардаг. За энэ бодис нь болохоор хүнийг илүү залуужуулж идэг, хүнийг илүү эрч хүчтэй байлгаж идэг гэдэг байгаа. За тэгээ энэ нь болохоор нөгөө нэг хоромосомын тийм ээ хөл нөгөө хоромосомын хөл буюу теломер гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Теломер маань одоо
одоо хүний эс ингээ метозд орох болгонд теломерийн хөл нь богиносч идэг. Тэгвэл хүн ингээд өлсөх буюу бага хооллого насан туршдаа олон жилийн туршид бага хооллоод калори багасгасан тохиолдолд тэр одоо хромосомын хөл маань урт болж ургаж идэг гэдэг ийм судалгааны үр дүн гарсан байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар эндээс юг сурч авах вэ гэхээр body detox програмын 21 хоногийн хугацаанд би өмнө нь иддэг байсан хоолоо 30% багасгаж арай бага хэмжээтэй иддэг болёо. Дээрээс нь хоолныхоо калорийг зөв зохицуулж нүүрс усаар баялаг биш эслэг өөх тус уургаар баялаг хоолыг одоо зөв юугаар хэмжээгээр идэж сурья гэдэг энэ соёлыг өөртөө авчрах юм бол та яг энэ одоо баруун талд байгаа бүлгийн сармагчингууд шиг аз жаргалтай урт удаан наслах боломжийг өөртөө авчрах боломжтой байх нэ. За тэгэхээр энэ судалгаа бол зүгээр хийгдэггүй судалгаа ахна шүү дээ, тийм ээ. Маш гайхалтай хүмүүсийн амьдрал нөгөө одоо ингээд дэлхийн баялаг маш их болсон. Хүмүүс ингээд илүү л урт наслахыг хүсдэг, тийм ээ. Өмнө нь одоо нэг 90-ад оны үед тийм ээ хамгийн өндөр настай хүмүүс гэхэд ч одоо 80 гардаг байсан бол одоо 100 наслна гэдэг бол хүмүүсийн ой ухаанд багтчихад байна шүү дээ. Тэгэхээр маш олон хүмүүс 120 наслахыг хүсэж байна. Зарим хүмүүс бүр мөнх амьдрахыг хүсэж байна шүү дээ. Тэгэхээр бид нар одоо мөнх амьдрах нь ч бас арай сонин сонсогдож болох ч гэсэн бид нар аль болохоор өөрийнхөө насыг одоо байгаа наснасаа 20-оор 25-аар илүү урт одоо наслуулах зорилготой болох нь чухал байх нэ. За миний хувьд болохоор би нөгөө нэг 2009 онд нэг Монгол телевизээр нэвтрүүлэг үзэж хагаад Япон ах トゥ хоёрын нэвтрүүлэг үзчихсэн. Тэгээд Япон ах トゥ хоёр бол торго нэгдэг юм ажилтай. Тэгээ ах нь 106 настай, дүү нь болохоор 96 настай буюу ахаас 10 насаар дүү. Ийм хоёр одоо торго нэгдэг хүмүүсийн тухай үзсэн. Тэгээ ингээ харахад бол тэр хоёр яг яс нэлхий шиг царайтай ирнэ. Өөрөөсөө компьютер дээр сууж торгоо нэгдэг. Тэгээ хаадын торгоог нэгдэг буюу нэг торгоог 6 жилийн хугацаанд одоо компьютерыг ашиглаж нэгдэг болсон. Одоо ингээд анх нөгөө нэг торго нэгсэн шалтгаан нь болохоор 6 настай байхаасаа торго нэгсэн. Яагаад торго нэгсэн энэ үйлдвэрт орсон бэ гэхээр ядуу тарчиг амьдралаасаа болоод хоолоо залгуулахын тулд ээж аав нь өөрсдөө явж хоол олж идэ гэж явуулаад 6 настай одоо байхаасаа ихсүүлээд торго нэгсээр хагаад одоо 100 жил торго нэгж байгаа ах トゥ хоёрын тухай үзчихсэн. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг үзчихэд би ямар гайхалтай юм бэ, хүмүүс ингээд 106 настай хүнтэй торго нэгж байхдаа өөрийгөө би одоо унаа маргаашгүй өгөх гэж чинь гэж бодохгүй. Одоо би ингээд юу гэлээ 6 настайгаас эхлээд торго нэгсэн гэхээр юу гэж ярьжлаа. Би одоо ингээд 4 жил торго нэгчвэл 100 жил торго нэгэх гэж байгаа гэж ярьжсэн. Гэр 96 настай хүн байсан юм байна л да. Тэгэж ярьжсэн. Тэгэхэд одоо манад бол 96 настай хүн те би одоо өнөө маргаашгүй өгч хүдэ гэж бодох хэмжээнд байхад тэр хүмүүс би одоо 4 жил торго нэгчвэл 100 жил торго нэгэх гэж байна. Одоо бид нар компьютер програмыг ашиглаад 6D одоо энэ нэхээсний машиныг оруулж ирснээр 6 жил нэгдэг байсан торгыг одоо 4 жил нэгдэг болох гэж байна. Одоо инновац хийж ин дэвшил хийж ин гэдэг ярьж ин гэдэг бол үнэхээр гайхалтай байсан. Тэгэд энэ үеэс миний анхны одоо урт наслах мөрөөдөл маань эхэлсэн байж байгаа. Тэгээ тэр үеэс хойш ер нь бол яавал хүн урт наслах боломжтой бол яавал хүмүүс илүү одоо тэг хөгшрөхгүй байх боломжтой бол гэдгийг бас өөрөө сонирхож судалж энэ хэдгээс судалгаанууд аягүй сайн сонирхож уншдаг байсан. Тэгэхээр хүн болгон илүү урт наслах боломжтой. Тэгээ хүмүүс ингээд нөгөө 100 наслах хэрөө тэгэж хүний гарт орж зүнж өгөхөд яах вэ гэж бодоод идэг. Бид нар 120 наслахтаа огт зүнхгүйгээр яг өнөөдрийнхөө энэ оюун ухаанаараа 120 наслах боломжийг шинжлэх ухаан нээгээд ийн гэдэг нь бүр гайхалтай байхгүй юу. Тийм учраас бид нар эртнээс энэ body detox програмыг ойлгох хэрэгтэй, энийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Аль болохоор өөрийгөө нэг насаар залуу байгаа дээрээ өөрийгөө цэвэрлэж програмчлаад тийм ээ илүү өндөр түвшинд гаргах нь бидний өөрсдийн ажил байхгүй юу. Дээрэс нь энэ одоо бид нар эмнэлэгт төлөөд өөртөө body detox хийлгэхэд маш их зардал гардаг. Өөрөө гэртээ хийх юм бол та бүр 20% зардлаар эмнэлэгт тушааснаас 20% бага зардлаар энэ body detox-ыг өөртөө хийх боломжтой. Тэгээ өөрөө та хийгээ сурчих юм бол жилдээ өөрийгөө 2-3 удаа цэвэрлээ яваад ийн гэдэг чинь та яг 120 наслах боломжийг өөртөө хийж чадчихна гэсэн үг байна шүү дээ, тий. За тэгээ би өнөөдөр энэ өөрийнхөө бас мөрөөдлийг ярьсан болохоор олон хүн бас надтай адилхан ийм мөрөөдөлтөй болсон байхаа гэж итгэж байна. Тэгээ зарим хүмүүс болохоор шоолоод идэг. Би болохоор нөгөө 120 наслахтаа зүүнэхгүй хин нэгэн хүний гарт орохгүй. Яг тэр торго нэгдэг ах トゥ хоёр шиг юм цоглог өөрсдөө компани удирдаад ингээд nice яг өнөөдрийнх шиг ингээ явдаг
120 настай хүн болохыг хүсэж байгаа байхгүй юу? Тэгээд Аз болж энэ маань боломжтой юм байна гэдгийг мэдснээс хойш бүр илүү их баярлсан. За тэгэхээр бидний бие дүүсээд байгаа чөлөө вертикал маань бидний бие дүүсээд байгаа одоо энэ чөлөө вертикал маань биднийг өдөр ирэх тусам хөгшрүүлж идэг, өвдүүлж идэг, наснаасаа илүү овртой харагдуулж идэг, биеийн арсыг маш юм хуурай харагдуулж идэг, амжилт бүтээлээр ингээ баг болгож идэг ийм одоо сул талтай байх нь шүү дээ. Дээрээс нь 80% нөгөө архаг өвчин буюу бидний хоол хүнс амьдралын дэглэмээс шалтгаалсан халдварт бос өвчнөр өвдөх бүх шалтгааныг тарьж яадаг бахны энэ чөлөө вертикал гэдэг зүйл. Тэгвэл бид нар чөлөө вертикалаас ангид байхын тулд яах вэ гэхээр өөрөө энэ антиоксидантуудыг маш сайн судлах хэрэгтэй байх нь. Тэгэхээр хүний бие яг ийм соронзны хуулиар явдаг. Таны биед юу их байна? Тэрийг гаднаасаа илүү их нэгтгэх гэсэн үг байхгүй юу? За хүмүүс юм байдаг штэ. Би өөртөө цагаан гурилгүй амьдарч чадахгүй. Би чихэр шоколадгүй амьдарч чадахгүй. Би одоо арх дарсгүйгээр амьдарч чадахгүй. Би кофегүйгээр амьдарч чадахгүй аж гэдэг юм уу те. Би өөх тосгүйгээр амьдарч чадахгүй гэл ингээ ярьдаг штэ. Энэ нь яагаад ингэж та энэгүүгээр амьдарч чадахгүй төвшөнд сэтгэл зүйчин ингэж бодогдоод байгаа юм бэ гэхээр таны биед яг тэр байгаа ахгүй юу? Таны биед цагаан гурилгүй тэр маш их одоо хүний биед ашиггүй нүрс ус ихээр агуулгадаад байгаа учраас тэр соронз төмрийн өртсийг өөртөө татдаг, төмрийг өөртөө татдаг үстэй. Тэгэхээр таны бие чи одоо яг тэр соронз буюу гурилыг өөртөө татдаг соронз болчиход байгаа байхгүй юу. Тэгвэл та жимс ногоогоор баялаг, антиоксидантар баялаг хоол хүнс идээд ирэхээр таны бие юуг нэхэх вэ гэхээр яг тэр эрүүл хоол буюу антиоксидантал нэхэд ирдэг. Ийм сонирн байхгүй юу. Тэгэхээр өнөөдрөөс ингээ та бод юу нэхэд энэ тэрийг анзаар. Тэгээд тэр нэхэд байгаа юм нэдэхгүй, нэхэд байгаагийнхан эсрэг юмыг нэдэх ёстой. Тэгээ өөртөө сайн анхаарч биеэ цэвэрлээд ирэхээр тэр одоо цагаан гурил өөх тосыг хүний бие нэхэхээ багасдаг. Энэ нь өөрөө нөгөө удаан хугацаанд ингэж идэж ууж явсаар байгаа донтолтыг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар донтолтоос ангид байхын тулд яах вэ гэхээр бага өөрийгөө тэр зүйлээс холдуулж цэвэрлээд тэгээд одоо нөгөө нэг эрүүл зөв амьдралын дадалтай болж эхлэх хэрэгтэй байх нэ. За тэгвэл бидний энэ бохирдол хаанаас үүсээд идэм бэ гэхээр нэгдүгээрт одоо энэ амьсгалын зам буюу тийм ээ бидний одоо хүчил төрөгчөөр амьсгалж байгаа хамар нармаагаар бид нар бол уушгаар дамжуулж хордлогоодыг авд юм байна. Хоёрдугаарт гэх юм бол бидний хамгийн том хүртэхүй буюу хамгийн том одоо амьсгалдаг эрхтэн гэж нэрлэдэг байгаа шүү дээ тийм ээ. Мэдрэхүй эрхтэн буюу арьсаар бид нар бүх төрлийн одоо юуг авч идэг, хордлогоодыг авч идэг. За гуравдугаарт гэх юм бол одоо хоол боловсруулах замаар буюу амаар орж байгаа идэж уух зүйлээс болж бид нар одоо биедээ хордлогоодыг авдаг байх нь. За ингээд бидний хамгийн том лаборатори эрхтэн гэж нэрлэгддэг энэ илгэнд ялгах ажил явагддаг. За ингээд ялгагдаад цаашаага цус руу, тархи руу хоол хүнсний маань ашигтай хэлбэрүүд нь яваад ашиггүй хэлбэрүүд нь болохоор арьсаар хөлс олж гадагшлаад, бөөрөөр шээс олж гадагшлаад тийм ээ бүдүүр шулан гэцэр баас буюу өтгөн болж гадагшлаад уушгаар нус цэр одоо нөгөө шүлс олж физиологийн шингэн болж гадагшилж байгаа байна шүү дээ. Тэгээ энэ үед бид нар бие бохирдоод байгааг яаж мэдэх вэ гэхээр нэгдүгээр таны арьс уян хатан байна уу? За бүр нүүрс ус буюу хүний биед ашиггүй нүүрс ус ихээр хэрэгэлдэг хүмүүсийн арьс нь юм хуурай уян хатан биш. За тэгээд ингээ хувцас өмсөд тайлахад нэг юм цагаан юу би нэг юм юу өгчсөн хэсэг гуйжаад нөгөө юу шиг хуурайшсан хаг шиг ингэж хуурайшиж гуйждаг. Энэ гуйжлт бол ерөөсөө 100% нүүрс уснаас хамаарсан гуйжлтууд байдаг. Тэгэхээр таны одоо би хэр их хуурай байна, тэр хэмжээгээрээ таны гидс чинь бөглөөстэй байна гэсэн үг байна шүү дээ. За дараагийнх нь нэг зүйл болохоор таны булчингийн мас бага байгаа. Яаж мэдэх үү гэхээр бид нар юм давхар ирүү гэж байдаг тийм үү. Ингээд давхар ирүү одоо ингээд хүүхнүүд тэгдэг шүү дээ. Зураг авахар оо яана би давхар ирүүтэй гарчиж би ингээд сүүлийн үед давхар ирүүтэй болоод байгаа. Энэ ингээд шахагдаад эндээ ингээд ви лайн болмоор байна. Ирүүгээрээ ингээд муухай аюутай болоод энэ давхар ирүү суугаад байна. Миний хүчмэг байгаарай гэж ярьдаг. Ажин лайв тань. Тэр нь болохоор бидний нөгөө нэг биед маань бохирдол үүсгэхээс гадна булчингийн мас ерөөсөө байхгүй. Спагетти. Отоохон. Спагетти дээр. Отоохон. Тийм отоохон л та. Одоо идээр. Манай хүүхдүүд
албаар лайв хийж байгааг мэдээд хүмүүлээд байна. За тэгэхээр бид нар нөгөө нэгдүгээр нүүрс ус их байхаар бие хуурай байх нь байна. Гэж хооцыг аваад чимэг хөөж идэх үү? Хоёрдугаарт гэх юм бол энд одоо юм давхар ирүү үсээд энд юм энэ ч нөгөө чангарахгүй ингээд сулраад унжаад байна гэсэн үг шүү дээ. Энэ унжиж сулраад байгаа нь болохоор таны булчингийн мас муу байна гэсний одоо илрэл байх нэ. Тэгэхээр одоо ингээд сүүлийн үед ингээд нөгөө ажиглал хараад ахаар маш олон эмэгтэйчүүд залуухан юм бижиж энд нь ингээд нэг юм бондгор юм давхар ирүү үсцэн тий яг эндээ юм дахиад нэг юм хүзүүтэй юм шиг юм эрүүтэй юм шиг болчиход байгаа шүү дээ. Энэ нь ерөөсөө булчин байхгүй байна гэдгийг чинь 100% илэрлэхгүй юу. За тэгэхээр энийг бид нар өөрсдөө ингэж оншилдог байх хэрэгтэй байна шүү дээ. За таны нүдний доод хэсгээр юм хаван үсгээд хөхрөөд энд нь ингэж цэлцээгээд ах юм бол энэ бөөрийн үйл ажиллагаа муу буюу таны одоо шээсний үйл ажиллагаа тий шээсний ялгаралт чинь хэвэн биш байна. Бөөрөнд маш их ачаалтай байна. Бөөрийн тамир муу байна гэсэн илэрлэл нь байж байгаа. За дараа нь яг уу гэхээр бид нар нөгөө өтгөнөө ажиглан тийм ээ. Өтгөнөө өдөр алган хүндэрж гин үү. За өтгөн маань ямар хэлбэр хэмжээтэй гарч гин, өтгөн гарахын наан цаана унгуулж гин үү, шүн унгуулж гин үү, идэх үед унгуулж гин үү, үлсгэлэн үедээ унгуулж гин үү гэдэг энэ бүх байдлуудаас болоод бидний нөгөө гидсээр ялгарч байгаа одоо байр байдлууд маань ажиглагдах нь байна тийм үү. За ингээ уушгаар буюу бид нар нус цэрээ ажиглаад нус цэр маань ямар байгаа юм, шүлс маань ямар байгаа юм тийм ээ. Одоо тэгээд амьсгалын замд ямар нэгэн саад бэрхшээл байна уу гэдгээс хамаарат одоо уушгаар ялгарж байгаа хор хордлогуудыг бид нар мэдэх боломжтой байх нэ. За тэгэхээр би нөгөө бүтээгдэхүүний хичээл дээр маш сайн тайлбарласан. Тэр одоо нарийн гидсний хан маань энэ дээр байж гин. За ингээд нөгөө микроскопоор том болгоод зүсээд үзэхээр яг юм тэмдрүүлүүдтэй. За гэрийнхаа хүүхдүүдийнхээ асуудлыг шийдчихэд эргээд ороод ирлээ. За тэгэхээр нөгөө нэг гидсний маань энэ одоо байр байдлыг дахиад томруулж харуулж байна тийм ээ. Тэгэхээр бидний нөгөө нэг хамгийн чухал эрхтэн буюу шинж тэмдгийг илтгэжээдэг эрхтэн маань болохоор гидс ахгүй юу. Уламжлалын ухаанд болохоор нарийн гидсийг одоо холын зууч буюу тийм бид нарт юм загтал хүргэж өгдөг одоо юм илч гэж нэрлэдэг. За тэгэнгүүт нөгөө нэг одоо та нар ингэ мэддэг штэ нөгөө зурамж илүү юм газраар юм нөгөө явдаг жижиг амтангууд болохоор талын төмөр гарч ах үед бол хідэн бэрийн цаанаас мэдчихэдэг гэл те ийм нөгөө нүхэнд амьдардаг тарвах шиг ийм тарвах зурам гэд хэрэм мэрэм гэд ийм жижиг амтнууд болохоор юг газар хөдлөлтийг одоо те 2 сарын өмнөөс мэддэгч гэдэг юм уу гэж ярьдаг штэ те яг тэрнтэй адилхан одоо бидний бие организм дотор тийм одоо мэдээ дуулгадаг тий эрэгтэн уул нь бол байдаг аахгүй юу. Тэр эрэгтэн маань болохоор нарийн гидс, бүдүүн гидс. За нарийн гидс бол холын зууч гэж нэрлэгддэг. Бүдүүн гидс болохоор ойрын зууч аахгүй юу. Тэгэхээр ойрын зууч гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр бүр ингээд одоо ямар нэгэн байдлаар та засахгүй бол энийг өөрчлөхгүй бол болохоо байна байгаад байна штэ хөөе мөгццгээ наад би эрэгтэн чинь нэг л биш байна гэдгийг бүдүүн гидс хэлдэг. Бүдүүн гидс яаж хэлж байгаа гэхээр нөгөө өтгөний байдал. Ээж нь өөрөө хийн штэ миний хүү битэл аяа өмүүлээд идэх үү. За тэгэхээр энэ бүдүүн шулуун гидс маань болохоор бидний элчиг тийм одоо холын элч ойрын элчиг хийдэг байх нь шүү дээ. Тэгэхээр та яг энэ өтгөнийхөө гарч байгаа байдал нарийн бүдүүн гидснийхээ байдал хэвлийн хэсгэрээ хэрэг бүдүүрж ин тийм хэдэн сантиметр явж ин наашилж ин цаашилж ин гэдгээс нь хамаарат өөртөө анхаарч эхлэх шаардлагатай байх нэ. Тэгэхээр бид нар заавалчгүй одоо цусны шинжилгээ өгч ч юм уу эхот харуулснаар биш өөрийнхөө шинж тэмдгээр өөрийгөө одоо оншилж сурах хэрэгтэй байх нэ. За тэгээ энэ зурган дээр харж байна уу? Энэ зурган дээр энэ хардаа ингээд нөгөө гидсний хан даалт хэлбэрийн өтгөн хаталтанда юу яагаад
идэгдээд гэх юм уу да тэг бүр ингээ хэлбэр хэмжээнд хохоогоод орцсон эмгэг байдлууд үүссэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ ингээд нөгөө дурангаар авсан зураг байж байгаа. Одоо олон сар жил ерөөсө гизээ цэвэрлж байгаагүй нүүрс ус болон буруу хооллолтыг маш их одоо байнга хийж идэг, байнга буруу хооллолдог гэсэн үг. Огт дасгал хөдөлгөөн хэрэглэдэггүй, эрүүл мэндэд анхаардаггүй. За дээрэс нь нөгөө эрүүл мэндэд анхаарахгүйгаас гадна буруу үйл ажиллагаануудыг өөртөө маш их хийдэг хүмүүс байдаг тийм үү. Энэ асуудлуудаас болж бүдүүн шулуун гиз болон нарийн гизний хан ингэж амар цоорж цаашаа зүлхийгээд ордог байгаа байхгүй юу. Тэгээд энэ хардаа энэ зурган дээр харах юм бол энэ ингээд цаашаа цагаан мах шиг тий зүлхийгээ гарцсан. Тэгээд энэ дотор нь юу вэ? Энэ боор өнгөтэй юм нь баас байгаа зү тий. Тэгээ энэ баас эндээс ингээ гарч чадахгүй, эндээ ингэж удаан байснаар нөгөө бүдүүн шулуун гидсний чохор тавдар үсээд байгаа байхгүй юу. Баас ингээд энд ямар ч эргэлтэнд орохгүй гарч чадахгүй удаан байна гэдэг чинь маш аюул байгааз. Тэгэхээр бид нар нөгөө гидсийг яг зориултын тэр юугаар нь эслэгээр нь цэвэрлэхгүй л бол энийг өөр юугаар гаргаж авах юм бэ? Энээс болж төгжрэл үүсээд бид нар гизээ хаглуулаа мэс засалд ороод байгаа хгүй. Энэ бол үнэхээр аюултай. Тэгээ энэ юусоо хийсч ирдэггүй, хийлж ирдэг. Тийм учраас бид нар өөр дээрээ анхаарч авах хэрэгтэй. 3-аас дээш хоног л өтгөнчин хэрвээ гарахгүй байх юм бол та заавалчгүй бие цэвэрлэх шаардлагатай. Энэ бол нормал үзэгдэл биш. Бид нар ингээ хөдөө гадаа явахаар юм уу, гадагшаа тутагшаа явахаар 0 солигдохоор ч юм уу юу яачдаг, бас авраачдаг тийм үү. Энэ амар аюултай учраас энэ тэнд явахдаа эслэгээр баялаг хоол хүнсийг дандаа сонгож идэж ууч. Дээрэс нь одоо хүний газар явахдаа эсвэл одоо хүний нутаг руу тий тэр хөдөө гадаа явахдаа эслэг маш сайн авч явж, уудаг усаа маш сайн авч явж, өглөөгөр юу идвэл нөгөө өтгөнийг гарахад дэмждэг юм бэ гэдгээ маш сайн мэдээд хоолоо зохицуулаад авч явж байхгүй болоод бид нар өөрсдийгөө нөгөө мэдхгүй тоохгүй явсаар хагаад ийм амар том хүндрэлүүдэд одоо хүргэдэг байх нь шүү дээ тийм ээ. За энийг ойлгох хэрэгтэй. За тэгээд одоо нөгөө муухай юм ярихад бид нар хичнээн одоо санхүүгийн эрхчлөөнд хүрсэн хичнээн том компани одоо захирал босс болоод та хичнээн карьерийн хувьд өндөр түвшинд хүрсэн ч гэсэн гидсмэн одоо цэвэрхэн биш л байх юм бол энэ хорвоогоос нэг л өдөр бид нар яваад өгнө. Хэнийг та хичнээн их мөнгөтэй байгаад ч одоо юу яач чадахгүй. Удирдах тийм ээ аварч чадахгүй ийм хүнд түвшинд хүрдэг. Тийм учраас одоо буюу яг одоолноос л эхлэх хэрэгтэй гэдгийг л би танд хэлэх гээд байгаа. За саяхан нөгөө нэг алтчин бөмбөгрийн захирал алтан талигач болсон тийм ээ. Тэгээ энэ одоо гайхалтай эмэгтэй бол яасан хэрэг бүдүүн шулуун гидсний хагалгаанд ороод хагалгаагаа дагаагүй нас орсон шүү дээ. Тэгэхээр энэ асуудлууд юу вэ? Ерөөсөө л даалт хэлбэрийн өтгөө аталт тахгүй. Бид нар маш их ажилдаа маш их завуугаас болоо өөрийгөө дандаа ингээ хайчдаг. Өөрийгөө хайсны гайн яах вэ гэхээр одоо ингээ гидсмэн бүр ийм амар өрөвдөлтөй байдалд хүрчихэж байгаа байхгүй. Тэгээ эн чинь ингээ нөгөө тэр хүн бол яг нөгөө олон хүн таньдаг учраас фэйсбүүкээр гараад бид нар ингээ мэдээд яриад байна. Ингэж мэддэхгүйгээр өдөрт энэ хорвоогоос ийм асуудлуудаар төгжрлээс ч юм уу те бүдүүн шулуун гидсний хор тавдраар эсвэл одоо өөр дотор эрхтнүүд хор тавдраар ходоодны хор тавдраар мэс заслаад авахгүй нас орж байгаа маш олон хүмүүс байгаа штэ. Тэгэхээр бид нар энэ асуудлуудаас одоо ангид байх энэ асуудлуудаас өөрийгөө аврах ганц одоо хүн нь та өөрөө юм аа. Тийм учраас эрүүл мэндийн боловсралтай болооч гэж би та бүхэндээ хэлээд энэ слайдаа үргэлжлүүлье. За тэгэхээр бид нар ингээд гинт одоо яана гинт стата болсон байж тээ гинт л одоо хавдартай олчиж гинт одоо солонгос руу явж хагалгаанд орох чинь гэж өөрөөсөө бүх юмыг одоо түлхэхээ болох хэрэгтэй. Өөр дээр хариуцлагыг өөрийнхөө одоо алдаатай үйл ажиллагаанд хүлээн зөвшөөрөөд өөрийгөө одоо нэг өдрийн өмнө ч гэсэн эсрэх хэрэгтэй байх нэ. За тэгэхээр бидний бие бохирдсноос олж одоо шинж тэмдгүүд яаж эхэлдэг үү? Одоо эхлэлээс нь би та хөнгөн хэлбэрээс нь би та яадаг ярьж үгээ. За эхлээд бол бид нар ингээд нойроо дийлэхгүй болж эхэлдэг. Өглөө ингээд сэрүүлгээрээс ирэхэд нэг юм таагүй, дахиад хойшлуулад унтмаар байдаг. Унтсан ч гэсэн ядаргаа тайлагдахгүй, амралтын нэг 2 өдрөөсөө нам унтмаар ч юм шиг тий. Тэгээд гэртээ ингээд унтахаар хүчил төрөгчийн дутмагшилд ороод байгаа юм шиг хамар битүүрээ ламсгаад авчтаад нойроо дийлэхээ байгаа шүн ингээд гоё бүтэн унтаж чадахгүй нэг юм дип тап гэд ингээд тий юм гоё амарч чадахгүй байгаа нь бие бохирдсны хамгийн анхны шинж тэмдэг байх нэ. Тэгээ одоо танд энэ шинж тэмдэг байгаа л бол body detox-оо цаг алдалгүй хийх хэрэгтэй байх нь шүү дээ тий. За ингээ 2 дугаар шат руугаа ороод жоохон хүндрээд ирэхээр одоо нөгөө бохирдол маань газар аваад тэлээд ирэхээр яах вэ гэхээр
тархины үйл ажиллагаанд одоо өөрчлөлт орж эхэлдэг байх нь амархан мартна, юм тогтоохоо болно. За тэгээд хүчил төрөгчийн дутмагшилд оронгууд ингээд нүд харанхуулаад дээд зовх даахгүй болж ингэж өвддөг тийм ээ, өвдөх жоохон юм таагүй болох, өдрийн хоолны араас ингээд нэг сайхан бүр ингээд унтмаар санагддаг нүд болон тархины үйл ажиллагаануудын одоо хүндрэлүүд үүсдэг. За тэгээд дээрэс нь яах вөхөр байн хоолоо өвддөг. Тэгэхээр одоо би ингээд нөгөө эмчээ хийж байхдаа хүмүүсээс асуухаар хоолоо өвддөггүй хүн гэж байдгүй шүү дээ манай Монголд. Тэгэхээр яах вэ? Би бохирдсан болохоор тэр хүний хоолоо өвдөж одоо 2 дугаар шатанд авч явах нь шүү дээ. Тэгэхээр миний хоолоо угаасаа өвддөг. Би угаасаа ангитай гэдэг хүмүүс өөрийгөө дандаа ингэ нэг буруутан болгочдөг. Угаасаа гэсэн юм угаасаа байхгүй. Тэгэхээр та юутайч body detox зөв хийгээд үзээрэй гэх юм бол магадгүй таны хоолой чинь зүгээр болоод дахиж хоолойны ангинаар өвдөхгүй ч байх юм билүү тийм ээ. Энийг бас хийж үзэх хэрэгтэй. За ингээ 3 дугаар шатанд ороод ирэхээрээ буюу одоо жоохон хүндрээд ирэхээрээ яаж юм гэхээр киста, мөөгөнцөр тийм ээ, цусны өтгөрөл одоо энэ архаг өвчин буюу хурц биш удаан явцтай архаг өвчнүүдийг үүсгдэг. Тэгээ хүмүүс ингэдэг тийм үү. Хүүе нэг эмнэлэгт үзүүлсэн чи кистата байна гинэ, миом байна гинэ, хортой оргон мэдхгүйсэн шинжилгээ өгөх гэж байна гэж ярьдаг. За эрчүүд болохоор яадгүй хүүе илгэний өвхлөлттэй болж штэ. Цус өтгөн болсон байна. Цус нугарахгүй нугарлалттай байна гэж байна. Цусны чулуутай болоход ойрхон байна гэж байна. Зүрх одоо хим алддаг гэж байна намайг. Тийм ээ. Одоо ингээд сахарын урдл хэсэгтээ явж ийн гинэ гэд ингээд бөөрийн архаг өрөвсөлтэй гинэ намайг гэд ингээд амар сайхан юм ярьж байгаа юм шиг ярьдаг штэ. Энэ нь өөрөө бидний нөгөө бие бохирдсны 3 дугаар шат байх нь штэ. Хүндэрж эхэлж байна. Одоо нөгөө нэг 80% архаг өвчнөр өвдөх гээд байна гэсэн тохиомох нь штэ. За ингээд 4 дугаар шат руугаа ороод буюу хүндрээд ирэхээр яах вэ гэхээр харшил, астам, ханиад байн ханиад хүрдэг. Тэгээ ханиад хүрэхээр идэгдэггүй. За эсвэл нөгөө ханиаднаас ханиадны хооронд амьдардаг тийм үү? Ийм хүмүүс зөндөөдөг штэ. За тэгээ астам. За астамтай гэхээр эхлээд нэг тоосноос эхэлдэг. Сүүл рүүгээ тэгээ будагных, ургамлынх гэдэг ерөөсө бүх юмны харшилтаа болдог. За ийм үед төрсэн хүүхэд тэгээ ийм ээжээс төрсэн хүүхэд яг юм төрөлхийн одоо харшилтаа. Тэгээ хүмүүс юу гэж ярьдаг вэхээр танаа хүүхдээ одоо харшил гэдэг нэ body detox хийгээд бактерижулнаа гэдэг. Тэгэхээр энэ чинь төрөлхийн харшил штэ гэдэг. Төрөлхийн харшил гэдэг нь одоо тэр хүн те идэхгүй гэсэн үг бас биш байна штэ. Ээж нь өөрөө жирэмсэн байхдаа маш их бохирдолтой байснаас болоод тэр астам харшил одоо хүүхэд рүү ураг руу шилжсэн байна штэ, дамжсан гэсэн үг тийм ээ. Энээс олж бид нар одоо харшилтай хүмүүсийн групп гэсэн чинь 250,000 хүнтэй байсан баха тий. Ийм их бохирдолтой байгаа байхгүй юу? За энийг тэгэхээр бид нар body detox-оор эмчлэх боломжтой учраас би хэлээд байгаа. Дараагийнх нь нөгөө бүр хүндрэл нь яг зүрхний шигдээс, зүрхний судас нарийсах, зүрхний титэм судасны одоо нөгөө бөглөрүүлж гэдэг юм уу тий. Спазмас болж одоо энэ хүнд өвчнөд үүсдэг. За тэгэхээр сая энэ ковидын дараа бид нар ковидын үеэр те зүрх судасны эмнэлэгт бол очиж байгаа хүмүүсийн тоо маш их байсан. За энэ нь юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө 100% биеийн бохирдолтой холбоотой байсан. Зүрхний цусан хангамжаа дийлхэ болсон, зүрхний булчинд нь тэжээл очихоо болсон, зүрхний хим алдалтай, зүрхнээсээ болоод артерийн дараалт ихсдэг болсон, зүрх нь өвдснөөс болоод тийм зүрхний шигдээс болцсон байгаа. За тэгээ стенд тавьж байгаа маш их хүн өдөрт бүр 30-аас 50 хүнд стенд тавьж гин гэж аахгүй. Тэр нөгөө нэг 3 дугаар эмнэлэг дээр. Тэгэхээр стенд тавина гэдэг чинь зүгээр нэг юм одоо юу шиг хиймдээ ингээл одоо нэг үйлдвэрт одоо нэг юм үйлдвэрлэл ингээл зармагны үйлдвэрт зармаг хийгээл ингээл гаргаж байгаа юм шиг ийм ингээд их болцсон байна гэж штэ. Энэ нь юу вэ гэхээр бүх хүмүүс ерөөсөө эрүүл мэндэд анхаарахгүй байна л гэсэн үг байхгүй юу? За ингээд цаашлаад явахаараа яаж ин бүр хүндрээд ирэхээр нөгөө харвалт үүсдэг байна штэ. Тэгэхээр харвцсан хүмүүсийн хувьд буюу харвалтын энэ жижиг харвалтууд үүсээд байгаа хүмүүс юу вэ гэхээр таны бие маш их богордсон байна. Дотор орчин чинь бүр pH баланс алдагдсан байна. Маш их стрессийн түвшин өндөртөө буюу хүчлэг бие организм өөрөө өөрийгөө шатаагаад байгаа байхгүй. Ийм байгаа учраас бид нар харвалт өгдөг, саажилт өгдөг. За одоо энэ бүр залуучсан тий 26 настай залуу харвж ийн гин 33 настай залуу саажилт болоод тий 70 одоо харуултууд өгсөн байна гэж ийм одоо өвчний оншууд өдрөөр болгон бид нар сонсож байгаа шүү дээ. Энэ нь өөрөө ерөөсөө л 100% бидний бохирдолтой холбоотой байх нэ. За ингээд цаашлаад яах вэ? Хор тавдрууд үүсдэг байх нь шүү дээ.
За тэгэхээр өвчин нөгөө хийсч ирдэг юм аа, хийлж ирдэг юм аа. Хамгийн гол нь бид нар хийсч биш хийлж ирээд байгаа энэ юг өвчнийг анзаарахгүй тоохгүй нөгөө завгүй тий нэгтгэж завгүй хоёр дахь завгүй гэж явсараад бид нар энийг одоо өөр дээрээ анзаарахгүй яваад байна. Дээрэс нь анзаарсан ч гэсэн за яах вэ би яах вэ гэд тий яваад байна. 20 минут. За баяртай. Хүүхдээ унтж байгаа тэр нэг гэсэн чи сэрчжээ. За ингээд бид нар нөгөө нэг үндсэн ойлголтоо аваад за ер нь миний бие тэгвэл бохор байгаа юм байна. Би одоо бие цэвэрлээ хоол унданд анхаарыг маргаашнаас эхлээд одоо пицца бургер энэ цагаан нүүрс усаар хооллохгүй гэх ингээд шийдвэр гаргадаг тийм ээ. Бид нар бол чаддаг. Гэтэл хүмүүс яадаг вэ гэхээр одоо сүлжээний бүтээгдэхүүн уугаад яах юм ч гэдэг юм уу бүтээгдэхүүн уугаад яах юм үнэтэй байна ч гэдэг юм уу те би энэ тэрний жорыг одоо жишээ нь ингээд нөгөө нэг хин биш те дуучин Аделийн жор гэл амар ингээд нөгөө сенсацлал те тэрийг олоод хүмүүс ингээ аягүй сайн бизнес хийж чадаад байгаа байхгүй юу Аделийн жор гэж юусоо байхгүй манайхаа тэр Аделийн жор гэдэг маань юу вэ гэхээр Адел нэг бол одоо тэр коуч аваад бидээсэн тэр токсикийг маш сайн гаргасан тэгээд яг эрүүл зөв хооллоод булчингийн масаа нэмэгдүүлсэн болохоос ш Аделийн идэж уусан юмыг идэхээр гоё болоод Аделийнхыг идэхгүй байхаар одоо буцаад бүдүрнэ гэсэн юм байхгүй энэ чинь нөгөө бизнес хийгээд байгаа байхгүй юу тэгээ одоо манай Монгол хүртэл Аделийн жормор гэж яваад байсан тэр бол худлаа шүү бити тийм юмд хуртаарай за тэрний одоо гол утга учрыг би та хэд одоо ярьж өгье за энэ эхний зурган дээр бол юм бүдүүн тийм ээ одоо би өөрийнхөө биеийг цэвэрлээгүй хуучин бие шүү дээ ингээ миний биед одоо жим байна, мас байна, тий бохирдолт байна, өтгөн байна, гидс байна. За нөгөө бүхэл асуудлууд маань энд ингээ байна, стресс байна тийм үү. Ингээд намайг ингээ шинжлэх юм бол миний бие жингийн илүүдэлтэй. За дээрэс нь дотроо маш их юм хордлоготой буюу pH баланс бол маш их хүчлэг болсон байж байгаа байхгүй юу. За энэ үед нь бид нар хоолны дэглэм бариад одоо нөгөө Аделийн жор барьлаа гэж бодъё тийм үү. За Аделийн жор бариад та магадгүй 14 хоногийн дараа сайхан 5 ил хасчихжээ. Би өстө сайн хаслаа 5 ил хасчих гэд ингээд болцдог тийм үү. За ингээд та энгийн амьдралынхаа хэв маягт ороод явж исэн чинь магадгүй 2 сарын дараа буцаад анхных шиг болно. Эсвэл буцаад таргалахаараа анхныхаасаа дахиад 5-8 ил илүү таргалдаг. Шалтгаан нь юу вэ гэхээр таны бие дотор байсан энэ анхны энэ үед байсан токсик гэдэг энэ тий хордлогыг юусоо гаргахгүй зүгээр одоо нэг хоолын сойчж байгаа байхгүй хоолн дээр чи анхаарч байгаа. Ингээд хордлогыг биеэс зайлуулахгүй байх юм бол бид нар буцаж таргалдаг. За тэгэхээр буцаж таргалж исэн бүх хүмүүс яасан бэ гэхээр та ерөөсөө бие дотроос хордлогоо одоо биеэсээ хөөж гаргаагүй байна. Гидсний үйл ажиллагааг хэвэн болгоогүй байна. Цөсийг хөөгөөгүй байна. Лимфийн судлалыг цэвэрлээгүй байна. Тэр бүх биеэр эргэлдэж байгаа цуснд байгаа хордлогууд болон цуснд байгаа тэр муу мухай юм гаргаагүй байна. Тийм учраас таны бие буцаад бохирдчлоо. Тэгэхээр яг нөгөө шинэ жилийн палажинд багтгаж тураад ийн гэдэгтэй адилхан төр зүрийн ажил байгаа байхгүй. Тэгээ энэний хамгийн том сул тал нь юу вэ гэхээр та ингэж явсаар хагаад маш их ядраад, тамирдаад тэгээд нөгөө нэг төрөний үзүүлэлтсэн архаг өвчнөр өвдөх магадлалыг өөртөө нэмэгдүүлээд өгч байгаа байхгүй юу. Бүр юм одоо тураах бүтээгдэхүүнүүдийн золиос олцсон эмэгтэйчүүд хүртэл маш их байна шүү дээ. Одоо жинл хасч ивэл юу ч идэж уусан яг бүгдийг хэрэглээд үзсэн гэдэг ийм хүмүүс байна те бид нэр ингэж одоо мэдлэггүйгээсээ олж ямар нэг юмны золиос болж болохгүй тэгэхээр та тэр Аделийн жормор гэсэн юмд бити хууртаарай тэр бол шал худлаа шүү манайхаа бас л нэг хин нэгний бизнес явж байгаа. За тэгвэл бид нар body detox хөтөлбөр буюу body detox-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээрээ яаж өөрийгөө цэвэрлэх боломжтой юм бэ гэхээр те нөгөө түрүүний анхны бие биштэй токсиктой буюу бохирдолтой жингээл хөдөлтэй стресстэй тийм ээ булчингийн мас байхгүй хуучин бие байна. За ингээд body detox бүтээгдэхүүнээ авлаа. Энд дээр ингэж байгаа юм тийм body detox бүтээгдэхүүнийг буюу одоо шим тижэл болон essentials те энэ эрдэс минералаар баялаг одоо юг цэвэрлэгээ хийж байгаа байхгүй body detox-ийн бүтээгдэхүүнтэй гэсэн. За ингээд би цэвэрлэгээ 21 хоногийн дараа яах вэ гэхээр та 21 хоногт килограмм чинь тийм айхтар их биш. Нэг 7 ил хассан байж болно, 5 ил хассан байж болно. Хамгийн гол нь тэр таны 5 илтэй чинь хамт бид чинь байсан тэр бохирдлууд буюу энэ хордлогууд нь гарчиж байгаа байхгүй. Ингээд та өөрөө хоолны менежментэд зөв хийгээ явж итэл
яг хуу эргэж таргалахгүй, эргэж бохирдохгүй байх боломжтой. За тэгэхээр яг ингэж цэвэрлж байгаа хүмүүс яах вэ гэхээр жилдээ 2 удаа өөрийгөө цэвэрлэж өөрийгөө сайжруулах хэрэгтэй. Энийг бид нар бүр ингээд өөрийнхөө амьдралд дэглэм болгох хэрэгтэй ахна шүү дээ. За энийг ойлгохоор хүмүүс ээжтэйгээ аавтайгаа нөхөртөөгөө гэр бүлэрээ ингээд body toxic хийдэг, гэр бүлэрээ хийх ёстой. Хүмүүст 14-өөс дээш насны хүүхдүүдэд бол заавал хийх хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдүүд маш их нөгөө bubble tea ууж, кока-кола ууж, бургер, пицца идж, чихэр шоколад идж, тийм ээ. Энэ болгоноос болоод хүүхдүүд хүрх юм нь маш их ачааллыг өөрч явж байна. Одоо өөрийнхөө биеийн жингээс 20 хил илүү хүүхдүүд дээ шүү дээ. Тэр чи юу гэсэн үг юм бэ? Бүр 20 хилтэй хүүхэд тэврээ явж гин гэсэн үг байхгүй. Тэгээ энээс болж маш их стресстэй, маш их одоо гадуурхагддаг тийм ээ. Цаашлаад яг эдэр залуу наснда нойр булчирхаан, элэгний цусны маш юм хүнд системийн өвчнүүдийг бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр 14-өөс дээш насны хүүхдүүдтэй бол хамтдаа энэ body toxic хийж одоо ийм гоё эрүүл зөв хүн болох боломжтой байна. За тэгээд маргааш буюу 5 дахь өдөр бид нар Google Meet-ээр би энэ нөгөө групп дээр линк оруулчихна. Энэ линкээр бид нар юу яана body toxic хийсэн хүмүүсийн сэтгэгдлүүдийг одоо үр дүнгуудыг ярилцсан. Тэгэхээр та хэрвээ сонирхож ивэл хараахан эхлэхгүй байгаа бол эсвэл хин нэгэн хүнд санал болгож байгаа бол маргаашийн сургалтанд орж ирээрэй гэж би бас урьж байна. За тэгэхээр бид нар одоо яг body toxic-ээр маш олон эмэгтэйчүүд, маш олон хүмүүс жин дээр айгүйх анхаардаг. Тэгээд би өмнө нь ингээд 5 ил хасчихсан чи энэ удаагийн body toxic-оор 2 хил хаслаа. Юуроос хассангүй ч гэдэм үү те. Эсвэл ингээд миний жин буужснаа гацчлаа. Тэр ялангуяа одоо 10 дахь өдрөөс хойш бидний жин багасгаа болдог. 11, 12 дахь өдрөө, 14 дахь өдрүүдэд бид нар ингээд жин хасахгүй яг хэвээрээ байгаад байдаг байхгүй. Тэгэхээр хүмүүс маш их хямардаг. Энэ надад нөлөөлөхөө болчлаа. Эхэндээ аюу гой явжсэн чи одоо жин хасахгүй байна гэж стрессдэг. Энэ нь бол тийм биш. Таны бие одоо 2 дахь 7 хоногоос эхлээд галбиржиж эхлэх ёстой буюу булчингийн маасыг бид нар одоо сайжруулах ёстой байхгүй. Тэгээ булчингийн мас илүү сайн үүсээд ирэхээр дархлаа сайжирдаг, илүү залуу болдог. Нөгөө теломер гэдэг хромосомын те хөл маань юу яадаг уртас ч эхэлдэг. Одоо та яг жинхэнэ нөгөө рефреш хийгдэж байгаа хүн сайжралт тэнд явагдаж байгаа. Тэгэхээр жин багасгаа болоод ирэхээр битгий санаа зовоорой. Харин жин багасгаа болоод эхлүүл юуг илүү түлхүү авах хэрэгтэй вэ гэхээр булчингийн масыг нэмэгдүүлэх дасгал хөдөлгөөнөөр өөрийгөө илүү их ингэж шахах хэрэгтэй. Фитнест явж болж гин одоо тийм кардио хэлбэрийн дасгалуудаа хийж болж гин. Яг булчинд чиглэсэн дасгалуудыг хийх юм бол бүр супер үр дүн гардаг. Ийм байж байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ хоёр зурган дээр байж гин те дээдлийнх нь бол өөх байж гин 2 кг өөх 2 кг мах хоёрын хооронд буюу булчин хоёрын хооронд ямар их зөрүү байна энийг хардаа. Тэгэхээр бид нар одоо юу гэсэн үг вэ? Жин дээрээ биш галбир дээрээ анхаарах нь хамгийн чухал байна шүү дээ. Тэгэхээр body tox хөтөлбөрийн хүрээнд бид нар ерөөсөө жинг хаяхаас илүү одоо мэдээж та өөрийнхөө биеийн өндөртөө харьцуулаад үзэхэд 68 хилтэй байх ёстой байтал та 98 хилтэй байх юм бол жин дээр анхаарна шүү дээ. Таны одоо өөрт чинь тохирсон өндөрт чинь тохирсон биеийн жингээс та нэг 5-аас 7 хил байхад энийг хасхаасаа илүү булчингаа нэмэгдүүлж хасдаг гэдгийг ойлгоорой. Тэгэхээр л эн чинь удаан хугацаанд хасдаг техникүүд явж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ зурган дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүний жишээ оруулж ирсэн байна те. За эхний зурган дээр байгаа залуу бол 70 кг та бондгор бүдүүн байгаас ямар ч булчингийн масгүй яг нөгөө буруу хололдог буюу цагаан гурил бүргэрээр хололдог юм шиг харагдаж байна те. За хажуу талын зурган дээр нь болохоор одоо фитнесээр хичээлээд биеийнхээ детоксо хийгээд одоо яг эрүүл зөв галбиртай залуу болсон байна. Тийм үү булчингийн мас маш сайн өсөж өгсөн байна шүү дээ. Тэгвэл энэ зурган дээр 73 кг жинтэй байгаа зү. Биеийн килограмм жин нэгсэн хэрнээ биеийн галбир бүр супер өссөн байна тийм ээ. За эмэгтэйгийн зурган дээр муу адилхан байж гин тий 63 кг буюу өөрийнхөө тэр одоо байгаа килограммаас 3 хил бага байхдаа ямар ч булчингүй байсан байна. 3 кг нэмэхэд хэвлийн булчингууд гараад ирсэн маш сайн галбирчсан байна тийм үү. Тэгэхээр энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр бид нар жин дээр биш галбир дээр анхаарах юм бол нөгөө хүний биед байсан токсикууд маань
маш сайн хаягдаж гадагшилдаг байна шүү дээ. Тэгэхээр body detox програм бол бусад бүх төрлийн энэ төрлийн програмуудаас хамгийн давуу тал нь юу вэ гэхээр хүний биед байгаа токсикийг маш сайн гадагшлуулдаг. Тэгээд буцаж токсик үүсгэхээс сэргийлдэг ийм гайхалтай бүтээгдэхүүн баггүй. Яагаад гэвэл нөгөө фитонутрентүүд байгаа essentials буюу одоо тийм минералууд орсон байгаа учраас энэ бүтээгдэхүүнүүд маань хамгийн одоо сайн бүтээгдэхүүндээ ордог байна. За тэгэхээр бид нар одоо ингээд энэ хичээлээс юуг ойлгож авсан бэ гэхээр хүн болгон биеэ цэвэрлэх ёстой юм байна. Би өөрийнхөө биеийг гайгүй эрүүл гэж бодож байгаа бол жилдээ 2 цэвэрлэх ёстой байна. За ерөнхийдөө архаг өвчтөй байгаа шүү. Өвчнөө эдгээе да гэж бодох юм бол та жилдээ 4 удаа body detox програмыг барих нь байна. Тэгээд яг одоо архаг өвчнийг эдгэх гэж байгаа бол магадгүй одоо харшлыг эдгэх гэж байгаа бол та 6 сар body detox програмыг хийдэг. За нойр булчирхаа цусны элэгний өвчнөөс одоо өөрийгөө хамгаалж байгаа, элэгний одоо өөхлөлтийг арилгаж байгаа бол хамгийн багадаа 8 сар body detox хийдэг. Тэгэхээр body detox програм маань ерөөсө 21 хоногийн програм ерөөсөө биш. Яагаад гэвэл бидний олон жил хуримтлагдсан буруу амьдралын зуршлаас олж авсан тэр бохирдлуудыг цэвэрлж цэвэрхэн болгоод эрүүл байлгахын тулд маш их цаг хугацаа шаарддаг. Гэхдээ хамгийн давуу тал нь юу вэ гэхээр та эмнэлэгт төлж байгаа мөнгнөөс 80% бага зардлаар бид нар энийг хийх боломжтой гэдгээрээ л давуу талтай байхгүй юу. За миний хувьд бол би ингэж бодоод байгаа. Amway бизнест ороогүй байхдаа би Amway хэрэгэлдэггүй, хийдэггүй, Amway-г мэддэггүй байхдаа би энгийн амьдралтай байсан. За Amway-тэй уулзснаас хойш би бол өөрийгөө баян хүний амьдралаар амьдрдаг болсон юм байна гэж хардаг. Тэгэхээр хүн болго өөрийнхөө одоо өөрөөр хардаг байж таараа штэ. Миний хувьд бол би өөрийгөө баян амьдрдаг болсон юм байна гэж бодсон. Яагаад гэвэл би Nutrilite гэдэг энэ дэлхийд одоо 1 номерын органик юм гайхалтай best одоо бүтээгдэхүүнүүдийг өдөр болгон хэрэгжилж чадчихээн. Өдөр болгон би өөртөө анхаарч чадчихээн. Би эмнэлэгт очихгүйгээр өөрийгөө эрүүл саруул байлгаж чадчихээн. Дээрээс нь би гэр бүлээ эмнэлгийн одоо үйлчлэгээ авалгүйгээр 100% эрүүлжүүлж 100% ингэж шимт хичээлээр нь хангаж чадж байгаагаа бүр үнэхээр бахархдаг. Би бол нэрээ дэлхийн тэр бомтонгуудыг хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүдийг өдөр болгон хэрэгжилж байгаа учраас энэ бол миний баян амьдрал юм аа гэж би байнга боддог. Тэгэхээр та хэдийн хувьд ч гэсэн мөн адилхан бах. Тэгээ бид нарт одоо 3 сая төгрөг байх юм бол дорхнол дуусчихна. Тэгвэл 3 сая төгрөгөөр бид нар өөртөө бүтээгдэхүүн авах юм бол та 6 сар эрүүл байх боломжийг өөртөө авч байгаа. Энэ 6 сарын эрүүл мэнд дээр бид нар 60 жил эрүүл саруул урт удаан амьдрах боломжийг өөртөө авчирж байгаамаа. Тийм учраас ингээ body detox програмда идэвхтэй байгаад өдөр болгоо өөрийнхөө төлөө энийг хийгээрэй. Тэгээ body detox програм хийж байгаа үед маш эрт унтах хэрэгтэй. 10:30 гэхэд та унтсан байх хэвээр. Өглөө 5:30-д босоод бүх юм эхлэх хэвээр. Тэгэхээр зөв амьдралын хэв маягт сургаж өгдөг гайхалтай програм байгаа. Энэ удаагийн програм фейлдэж болох ч гэсэн одоо амжилтгүй боллоо ч гэсэн та дахин шинээр эхлэх хэрэгтэй. Тэгжээж бид нарт дадал үсээд бид нар эрүүл амьдралын хэв маягтай болдог байж ахнэ. За ингээд энэ түрээд өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөе. Та бүхэндээ маш их баярлалаа. Асуух зүйлүүд байвал комментээр бичээрэй. Та бүхний коммент надад дараагийн хичээлийг орох урмыг өгдөг байгаа шүү. За тэгэхээр бүх хүмүүсээ гоё үдсэн бүх хүмүүсээ коммент бичээсэй гэж би хүсэж байна. За тэгээд талархлын коммент болон гоё асуухыг асуусан асуултууд дээрээс нь өөр дээрээ гаргасан үр дүнгуудээ бас комментээр хуваалцаж болно шүү. За баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.